Монгол контент компани баг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа мега төслүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэнэ. Бид ихний цувралаараа дэлхийд томоохон тооцогдох зис алтны орд болох оюу толгоон гүний уурхаан бүтээн байгуулалтыг танилцуулах гэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74% орчмыг бүрдүүлдэг уул уурхайн салбар бол Монгол улсын эдийн засгийн томоохон салбар юм. 2020 онд оюу толгой компани дангаараа улсын төсвийн 10%-ийг бүрдүүлсэн. Тэгэхээр энэхүү аж үйлдвэрийн том зохицолбор Монголын мега төсөл болохыг харуулж байна. Гүний уурхаан төлөвлөлт 2005 онд, бүтээн байгуулалт нь 2016 онд эхэлсэн. Энэ уурхайг ашиглаж эхэлснээр манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, гүний уурхайд ямар технологи нэвтрүүлсэн, аюулгүй ажиллагааг яаж хангасан, бүтээн байгуулалтын ямар түүх туулав гэд бидний тэр бүр мэддэггүй сонирхолтой зүйлсийг та бүхэндээ олон төрлийн контент ашиглан хүргэх болно. Манай улсын уул уурхайн салбарын хамгийн том төсөл нь яахааргүй оюу толгой юм. Бүлэг ордоос оюут ил уурхайг ашиглаж эхлээд 10 жил өнгөрчээ. Ил уурхайгаас олборлолт явуулахын зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөр байна. Говийн хөрсөн доор 1146-аас 1300 метрийн гүнд нийт 203 км үржлэх гүний уурхай хэмжээ, бүтээн байгуулалт, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр манай улсад анхдагчид тооцогдно. Хьюга Даммет, Хируга гэж нэрлсэн хоёр орд оюу толгоон нийт нөөцийн 80%-ийг бүрдүүлдэг. Иймд гүний уурхай барьж эдгээр ордыг олборлохоор шийдсэн юм. 19-р зууны сүүлчээс хаант Оросын геологчид Монгол улсын ашигт малтмлыг ихээхэн сонирхож байсан. Гэвч 1940 онд Зөвлөлт холбоот улсын геологийн анхны экспедиц Монгол улсад ирснээр оюу толгойн талаарх хамгийн анхны шинжлэх ухаанд судалгаанууд хийгдэж эхэлсэн. 1957 онд энэ газарт зэсийн баялаг нөөц байгааг тогтоосон ч судалгаа хийгээгүй юм. 1980-ад оноос Гарамжав агснаар ахлуулсан Монгол геологчид анхны судалгааг дахин хийж өнөөгийн бүтээн байгуулалтын эхлэлийг тавьжээ. 149 удаа өрөмдлөг хийхэд тодорхой хэмжээнд хүдэржилттэй байсан ч ордны хэмжээнд байгаагүй тул хамгийн сүүлчийн буюу 150 дахь хөрмийг Ахмад геологч Гарамжавгай Алтан гурвалжин гэж нэрлсэн газар тавьснаар оюу толгой ордыг нээсэн түүхтэй. 2009 онд Монгол Улсын засгийн газар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү том бүтээн байгуулалт эхэлсэн юм а. Газрын гүнд байгаа авраг том хөдрийн биетийг баримжаалах боломжийг энэ зураг бидэнд олгодог. Улаанбаатар хотын дээр байрлуулсан хөдрийн биет уртаашаа баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх газартаа тэнцэнэ. Гэхдээ энэ нь хөдрийн биетийн нийт хэмжээ юм. Зарим хүн дээрх биетийг тэр чигээрээ зэс алт хэмээн эндүрдэг юм. Ил уурхайтай харьцуулахад гүний уурхайн хөдрийн биет дэх зэс алтны агуулга 166% буюу 3 дахин их юм. Оюу толгоон орд хэрхэн үүссэн бэ? Одоогоос 400 сая жилийн өмнө оюу толгой орчим галт уул дэлбэрчээ. Галт уулын доор 5000 м орчмын гүнд оюу толгоон ордын бүтэц бий болсон байна. Олон сая жилийн дараа далай бий болж урд талаас Хятадын их газар, хойноос Сибирийн их газар айжмаар маш олон удаа шахсаар далаа нанж их газар болжээ. 300 сая жилийн өмнө байсан далай алугалж 70 сая жилийн өмнө үлэг гүрвлүүд устсан гэх мэтэр геологийн үйл явдлууд үргэлжилжээ. Олон сая жилийн дараа оюу толгоон хөдрийн биет 1300 м-ийн гүнд хүртэл өргөгдөн олборлолт хийхэд ойртсон байна. Бусаа амнууд гүний уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Гүний уурхайг ашиглаж эхэлснээс өмнө 5 бусаа ам барих ёстойгоос 3-ыг барьж дуусжээ. Одоо ашиглаж байгаа бусаа амнууд үйлчилгээний болон үйлдвэрийн зориулттай. 1 болон 2 дугаар бусаа амаар ажиллаж, техник хэрэгслийг тээвэрлэж, 5 дугаар бусаа амаар гүний уурхайн бохир агаарыг гадагшлуулж байна. 5 бусаа амны 3 нь агааржуулалтын хоолон үүрэгтэй. 2 нь цэвэр агаарыг дотогш шахан, 1 нь бохир агаарыг гадагшлуулна. Өөрөөр зохицуулттай тул бусаа амны өндөр диаметр харилцан адилгүй. Ерөнхийдөө нөгөө доор ажиллаж байгаа ажилчид ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд нь өөрсдөө нөгөө бас нөгөө хортхий ялгаруулдаг байгаа тий. Тэрийг нь агааржуулалтын бас цэвэр агаагаар сэтгэхийн тулд агааржуулалтын тооцоо бас мэдээж хийсэн байгаа. Тэгээд тэрийг нь хангахад бусаа амны одоо манай энэ 2 дугаар бусаа ам нь бас үндсэн одоо агаар оруулах байгууламж нь бас болдог, үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд секундэд бол нэг 900 м3 агаар бол шахаж яадаг. Цэвэр агаар оруулждаг. Тэгээд энэ яг өөдөөс нь харж байгаа энэ 5 дугаар бусаа ам нь одоогийн байдлаар бол яг тэр бохир агаараас орж идэг. Манай өргөрчд хурд нь яаж явж байна?
Яг нөгөө ажилчдаа материалаа зөөдөг хүн тээврийн өргүүр маань бол үйлчлэгээний өргүүр гэж нэрлэдэг. Тэгээд өргүүр нь 11 м/с-ийн хурдтай. Тэгэхээр яг олборлолттой ярьж байгаа бол нөгөө хөдрөө гаргаж ирнэ нэг удаадаа бол 60 тонны даацтай скип гэж нэрлэдэг. Хөнөг гэж монголоор бас нийтлээд байгаа. Тэр скипээрээ бид нэг удаадаа 60 тоноор татж гаргаж ирдэг. 2 м өрөхгүй хугацаанд нэг удаадаа дэшээд хүнээсээ 1202 м-с татж гаргаж ирдэг. Яг өөрийнхөө бүрэн хүчин чадлаараа ажиллахад бол хоногт 28 мянган тонн хөдөр дэш гаргаж ирнэ гэсэн тооцоолсон. Гүний уурхай бусаа амнуудаас гадна налуу ам бий. Налуу ам гэдэг нь 2 зэрэгцээ газрын гадаргуугаас 10 градусын налуугаар 1300 м гүн рүү буусан хонгилууд юм. Нэг хонгилоор бутал жижигэлсэн хүдрийг тайварлан, нөгөө хонгилоор нь автотехникүүд зорчив. Нийтдээ 240 хүнтэй лээ. 240 хүнтэй. Нийт. Тэгээд ер нь нэг удаадаа нэг толгой дээр нэг 120-140 хүн байдаг. 80 гаруй төрлийн ногд хөрөмж баг. Тэгээ одоо 80 гаруй одоо төхөөрөмж гэсэн төрлийн биш. Нийтдээ. За энэ хүндээ гэх юм бол одоо хамгийн сүүлийн үеийн технологиудыг л ашиглаж байгаа гэж байна. Яг юм гэхээр далдуурхайн 60 тонны нэг удаадаа гаргадаг одоо хүнд даацсан автосамсмал байж байна. Автосамсмал байж байгаа. 21 тонн шороог нэг удаа утгах одоо хүчин чадалтай далдуурхайн одоогийн байдлаар одоо хамгийн том утгуур тачигч байдаг тийм ээ. Одоо тийм машин бас болж байна. За дээрэс нь navigation system гэж байгаа iSure гэдэг энэ Sendvik компани ийм системийг суурилуулсан. Одоо нэвтрэлтийг тийм ээ алдаагүйгээр ямар нэгэн одоо илүү тесэлгээгүй эсвэл дутуу тесэлгээгүйгээр авч явах зорилттой ийм одоо цэвэр автомат ийм одоо Jumbo гэж ярьдаг өрмийн машинууд байна. Jumbo-гоор шууд өргөмдөөл нэвтрэлтэй хийгээд явж байгаа гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Иймэрхүү одоо ийм сүүлийн үеийн технологиудтай технологиудыг ашигласан ийм тог төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Налуу ам бүрэн ашиглалтанд орох хугацаа гэвэл одоо энэ мэдээлэлээр явж байгаа 2027 он гэдгийг бас ирч болох байна. Нийт одоо за энэ маань цааш нь одоо барилгын бас мэдээд тийм нарийн төвхтэй ажил бас хийгдэнэ. Тулгуур гэж яриад түрүүний миний ярьж байгаа маань болохоор өдрийг одоо 1300 м гэдэг бол маш хүн гэсэн. Энэ гүнээс хөдрийг тээвэрж гаргахад бол нэг удаагийн одоо тийм ээ шууд ингээд татаа гаргаад ирэх боломжгүй. Доороо тийм одоо дахин ачлалтын 2 тийм одоо том пунктыг байгуулж байгаа гэсэн. Тэр пункт рүүгээ дамжуулж ингэж тээвэрж байгаа. Дамжуулж тэрний барилгын ажил гэдэг бол нэлээд тийм инженерийн нарийн төвхтэй ажил байна. Налуу амаар 95,000 тонн буталсан хүдрийг дээш тээвэрлэн хоногт 95,000 тонн буюу их хэмжээний хүдэр гаргах нь гүний уурхайн түүхэн дэх том амжилтад тооцогдож байна. Манай багшаадэр инженерүүдийн бас нэлээд тийм чухал үйл явдал одоо сая өнгөрсөн 8 дугаар сарын 16-ны өдөр болсон. Юу болсон гэхээр манай яг конвейерийн налуу ам буюу одоо энэ яг туулсан дамжургын налуу амны манд үндсэн уурхайтайгаа уулзах нэвтрэлтийн ажил хийгдсэн байна. За энэ бол ингээд одоо үндсэн уурхагаас явж байгаа нэвтрэлт дээрээс явж байгаа нэвтрэлт хоёрыг хооронд уулзуулж штэ тийм ээ. За энэ маань зөрүүл яах вэ тийм ээ. Асуудал үүсэн штэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ багшаадэр инженерүүдийн ур чадвар бол үнэхээр харагдсан. Манай хоёр одоо нэвтрэлт маань бол за бараг л 0-0-аар уулзсан гэсэн. Хоёр талаас ирээд яг ингээд уулзах газраа л уулзж байна гэсэн. Тий. Сонирхолтой дэлгэхэд 2008 оны өвөл 1-р бас аавны барилгын ажил дууссаны дараа далдуурхайн багшаадарын үндсэн холболтын ажил гэж байдаг. Тэр нь одоо яг энэ координат системийг газрын гүн рүү шилжүүлэх тэр ажилд бас би гараа бий оролцож байна. Багшаадарын инженерийн ажил гэдэг бол газрын гадарга дээр байгаа координат системийг газрын гүнд байгаа координат систем хоёрыг яг адилхан авч явах. Гүний уурхай руу буух зочид уурхайн гүнд мөрдөх дүрмтэй танилцаж товч сургалтанд заавал хамрагдана. Нэг хөтөж 5-аас илүү зочин дагуулж буухыг зөвшөөрдөггүй. Газрын гүн рүү буух хүн бүр энэ самбарт заавал пайзаа үлгэх ёстой. Ингэснээр би доор байгаа шүү гэдгээ мэдэгддэг. Ер нь онцгой байдал бодоход уурхай дотор орсон гэсэн хүний бүртгэл юм байна тийм. Нэгдүгээр бүртгэл хяналт явуулж байна. Хоёрдугаар яах вэ гэхээр
аврах үйл ажиллагаан дээр одоо нөгөө биднээс нөгөө мэдрэгчнэр байгаа шүү дээ тийм. Тэргээр орсон гарсан хүмүүсийг хянаад тоон дээр энэ дотор одоо хэдэн хүн байна, ямар төрлийн хүн байна гэдгийг бол одоо хянах зорилготой орох гарнаа. Тэгээд уухагаас гарсан дотор хүмүүс бүрэн хүчтэй гарсан уу юу гэдгийг одоо тодорхойлж байгаа. Гүний уурхайд одоогоор 80 км урт хонгил барьжээ. Энэ хонгилоор том аврын ачааны машинууд, ажилчдын автобус, хангамжийн машинууд зогсолтгүй сүлжилдэнэ. Жолоочийн станцаар тасралтгүй заавар мэдээлэл ирж хэн хаана ямар ажилдаа яваг төвгүй мэдэж болгоо. Ажилчид малгайн гэрлээрээ харилцан тохиролцож зогс, нааша, цаашаа яваарай гэдгийг хялбархан ойлголцдог. 1200-аас 1300 метрийн гүнд уулын даралтыг төсвөрлөхөд хонглын ханын бэхэлгэ чулуулгийн хүчтгэл чухал үүрэгтэй. Бэхэлгээ хийхдээ эхлээд шүршмэл бетоныг хонглын хананд шүршиж дараа нь болтоор бэхлэнэ. Тухайн хэсгийн грунтын нөхцлөөс хамаарч ханын бэхэлгээнд шүршмэл бетон, төмөр тор, чулуулгийн хүчтгэл арматур болон тороосон болтуудыг хослуулан ашиглаж байна. Бетоныг хамгийн багадаа 5 см зузаантай, зарим хонгилд төмөр тортой хамт давхарлаж шүршдэг бол чулуулгийн болтыг 2.4-өөс 14 м хүртэл урттайгаар хоорондоо 1-ээс 2 м-ийн зайтай суулгадаг. Шүршсэн бетоны бэхжээлд суулгасан болтны даацыг зориултын багжаар мэргэжлийн инженерийн хяналтанд ор тогтмол шалгана. Одоо ч Гүний уурхайн малталд хан бэхлэх, чулуулгийг хүчтгэх ажил үргэлжилж байна. За яг одоо 1300 метрийн гүнд газрын гадаргаас доошогоо хорогдох байр 28 дотор ирчгээд ээж нь. Хорогдох байр 28 дотор нь энэ 100 хүний багтаамжтай. За хорогдох байр гэдэг утгаараа бол яа нэгэн аюул ослоос хамгаалахын тулд илүү давхар бэхэлгээтэй ийм одоо баталгаатай байдаг байна. За тэгээ энэ чимээ сонсогдох юм бол энүүгээр ингээд агаар орж ирж байна. За дээрэс нь энд байгаа бас хүчил төрөгчийн болоонуудаар бас энэ хангах бүрэн боломжтой тийм байгаад байгаа. За тэрүүгээр байгаа тэр сандлуудыг ингээд аваад шууд ингээд хүмүүс ингээд суугаад бүгд хорогдох байранда орох юм боломжтой. Аюулаас хамгаалах гэснээс хамгийн чухал зүйлүүд энэ хувийн хамгаалах хэрэгсэл байгаа. Хувийн хамгаалах хэрэгсэлтэй за энэ гутал даацын гутлаа одоо би хүнээр гიშүүлсэн энэ дээр өвдөхгүй байгаа. Энэ амь хамгаалах хэрэгсэл гэдэг. Энэ бол 30 минут хүнийг хүчил төрөгчөөр хангах ийм боломжтой ийм одоо багаж байна. За тэгээд дээрэс нь малгай гэрэл нүдний шилгээд энэ хувийн хамгаалах хэрэгслүүдийг бол бүгднийг авч явах хэрэгтэй. За тэгээд энэ өөрийнхөө үнэмлэх баажийг бол байнга авчиж явах хэрэгтэй юм байна. За тэгээ энэ 28 дугаар хорогдох байран дээр бол олон машин механизмыг дотроос нь ингээд хянаад байж идэг юм байна. За сайн байна уу? За энэ одоо хэдэн тоног төхөөрөмжийг алсаас хянаад байна? За яг одоо бид нар уухан гүний уухан тэг хөндлөн малтад ашиглаж байгаа. 70 гаруй тоног төхөөрөмж одоо алсаас хянаж байгаа. Операторууд хяналтын өрөөнд өөрсдөө станцаар мэдээлэл өгнө. Тэгээ хяналтын өрөөнөөс манай юуны эвэрсгийн хяналтын өрөөн маань Тэгээ энэ чинь бас нөгөө нэг машин өөрөө мэдээлэл өгдөг юмнууд бас байгаа тийм. Гүний уурхайд үе үе цагаан өнгийн чингэлэг таарсан нь хорогдох байр юм. Гүний уурхай дэх хорогдох байрны хүчин чадлыг нийт ажилчдын тоотоо заавал тэнцвүүлэх ёстой. Эдгээрт багтах хүний тооноос олон хүн доор ажиллах ёсгүй. Гүний уурхайн ажилчид цай хоолоо газар доор идэнэ. Тэдэнд зориулсан амралтын өрөөнүүд ч бий. Манай аврах багч нь одоо 140 орчим аврагчийг ерөнхийдөө биелсэн байгаа юм. Аврах багийг сургадаг нэг 10 одоо ажилтан би 3 жилийн тохиолдож ажилладаг. Надад нэг 10. За тэгээд 140 гишүүд маань болохоор дандаа ажилтнаас бүрдэг. Өөрсдийн үндсэн ажлын хажуугаар одоо сайн дурын одоо аврах үйл ажиллагааны сургалтанд хамрагдаж одоо онцгой хариу. Зөөрийн хорогдох байр гэж. Зөөрийн хорогдох байр. Зөөрийн хорогдох байр гэж бас байгаа. Тийм. Тийм сүүрэн хорогдох байр маань болохоор одоо 50 хүний багтаамжтай 100 хүний багтаамжтай гэж хоёр төрлөж байгаа. Энэ зөөрийн хорогдох байр маань болохоор 6 хүнийх 12 хүнийх 20 хүнийх гэх гурван төрлөж байгаа. За одоо бидний орох гэж байгаа 20 хүний хорогдох байр гэж байна. За 20 хүнийг одоо нийтдээ 36 цаг одоо тасралтгүйгээр одоо хүчит төрөгчөөр хангах, дахилгаанаар хангах юм боломжтой. Хэрвээ одоо юу гэдгийг үндсэн сүлжээнээс тасарсан тохиолдол, үндсэн захилгааны сүлжээ ч гэдэг юм, үндсэн хийн сүлжээнээс тасарсан тохиолдол биедан одоо 36 цаг одоо өөрөө болохоор нөгөө агаржуулалтын системтэйг бол холбогдсон байгаа гэсэн үг. Тийм холбогдсон уурхай агаржуулалтын системтэй холбогдсон байна. Тэрнээсээ салсан тохиолдолд 36 цагийн
турш өөрийгөө хангах. Тий. 20 хүнтэйгээр тий. Тий 20 хүнтэйгээр. Зөв. Тий. Гүний урхаа одоо онцгой боллоо гэж бодод тий ямар нэгэн гал галлаа гэж бодод яг үү гэхээр одоо гүний урхаа онцгой байдал зарлагдана гэсэн. Яаж зарлагдах вэ гэхээр радиогоор нэг зарлах нь тий хүн болохоор радиотой явж байгаа. Нөгөөх нь болохоор одоо өмнөрт хий гэж янз янзаар нэлээд байгаа. Англиар бол stage gas гэж нэрлэдэг байгаа тий. За тэр хий бол одоо юу гэх юм уурхаа агарч удаар ингээд засчихдаг байж байгаа. Тэгэхээр тэр хий үнэртэй тэглэнгууд за энэ одоо аюултай байдал үүссэн байна. Тэгээд одоо хорогдох байрлал явах хэрэгтэй байна гэдэг дохиог бүх ажилтнууд авах юм байна тийм ээ. Тий одоо тэгэл тэр өмхий үнэртгэл юм бол шууд хорогдох байрлал. Шууд хорогдох байрлал хамгийн ойролцоо байгаа хорогдох байрлалууд орно гэсэн үг тийм ээ. Тий. Тэгээ хамгийн ойролцоо хорогдох байрлал яаж мэдэх вэ гэхээр одоо ингээд таад анзаарсан бол энэ одоо ингээд нөгөө нэг энэ одоо мөрөгцхийн одоо энэ зам давуу одоо юу атсан байгаа. Ийм улаан ногоо тэмдгүүд байгаа тий. Ногоо нь болохоор хорогдох байрлалд өгчин гэсэн үг. Улаан нь хорогдох байрлалаас холдоод байна гэсэн үг. Оюу толгойн уурхайд 2500 орчим эмэгтэй жолооч тэсэлгээчин оператораар ажилладаг байна. Оператороор ажиллаад хэрэг удаж байна. 3 жил болов. Өмнө аймгийн мэрэгчлэг сургууль эмсүүдэд үү? Яагаад энэ мэрэгчлийг сонгосон юм? Уул уурхайд ажил. Тэгээ энэ газрын гүнд ингээд гүний уурхайд ажиллахад бэрхшээлтэй зүйл нь юу ах вэ? би өөрөө нэг анх харахтаа айгүй юу ах хэцүү ах гэж бодож авсан байна. Тэрнээс араа гайгүйсэн. Одоо нэг хэцүү юм байна. Сэтгэл санаагаа бэлдсэн байсан юм биш үү? Тэгээд гайгүй. Би бас анх удаага орж ирэхдээ би бас дотроо нөгөө айгүй хадуу бүх юм айгүй хэцүү болоо гэж бодсон. Миний бодсноос хамаагүй өөр байгаа. Тэгэхээр бас гайгүй болсон байгаа тийм. Одоо яг ямар машин барьж байна? Трансмиксер. Трансмиксер ээ. Бетон зурмаг гэсэн үг үү? Тийм, бетон зурмаг дүүд. Зурдаг аа. Тэгээд бетон зурмагаа хөргөж өгөөд буулгаад аваад нэг газараас аваад буулгаж өгдөг ажилладаг гэсэн тийм. Одоо эмэгтэйчүүд ажиллагаа. Нэг ээлжиндээ баг 10 эмэгтэй байгаа хаа. 10 гаруй тийм. За ажлын амжилт баярлалаа. Газрын гүндээ зөвхөн олборлолт явуулахгүй 300 хүнд даацын техник төхөөрөмжөөр 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа үргэлжилнэ. Бид эдгээр техникийг засварлах засварын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. За би ойлгоход одоо 2010 оноос хойш одоо хүртэл чинь 11 дэх жилдээ. Жишээ нь одоо тэр Baltic, Capital одоо GD өрмийн машин. Манай дээр болохоор Spremic, Mixer, RPO, Charmac. Энэ сэндвтер болохоор Dump Truck, Loader, HT дээр болохоор одоо жижиг тоног туслах тоног гэж LV, AV, Jenny гэдэг тоног хэмжээд ажиллаж байна. Одоо энэ чинь гүний уурхай шүү дээ. Тэрэн дээр одоо нэг агааржуулттай юм уу? Тоос энэ чинь одоо бас нэг гүний уурхай нөхцөл байдал засан зогсох жоохон 2-3 сар болно. Тэрний дараагаар одоо залуучууд бол химийн үргэлжлээд ажиллаа болж байна. Сайхан байна гэлээ. Мөн гүний уурхайд ус цайлуулах систем тесрэх бодисын агуулга шингэн зурмгийн газрууч бий. Засварын цех дангаараа нэг хөл бөмбөгийн талбайтай тэнцэх бол анхдагч ботлуур 16 давхар байшинтай дүүцэх өндөр. Энэ ботлуураар өдөрт 95,000 тонн хүдрийг жижиглээд тууцан дамжуургаар дээш гаргана. Кофе чанагчтай зүүрлэж болох авраг том ботлуур мас ихтэй чулуулгийг тэрэм шиг жижиглэнэ. Гүний уурхай дэх хамгийн том малталтыг анхдагч ботлуурт зориулан хийжээ. За хоёулаа одоо хаачих гэж байгаа лээ. За одоо хоёулаа даадуурхай хамгийн том малталтай хэсэг болох анхдагч ботлуурын хэсэг рүү орж байна. Хамгийн том малтал гэхээр одоо яг энэ объемороо өндрөөрөө хэд байх вэ дээшээгээ? За энэ өндрөөрөө одоо яг энэ шатнаас бол дээшээ 25 м. 25 м. Тий, доошоогоо яг энэ крашерынхаа суур хүртэл 47 м-ийн хүнтэй байгаа. Тэгэхээр нийтдээ нэг 60 72 м гэсэн. 72 м болчихлоо. Крашер маань өөрөө доошоогоо 40 м. Тэгэхээр 47 м. 40 км гэдэг чинь баг ер нь нэг 10-аад давхар байшингүй юу? Одоо ямар Одоо 12 давхар барилга дээрээс нэмэгдээд энд 20 гэдэг чинь нэг 5 давхар барилга тийм үү? Тэгээ ингээд нэг 16 давхар барилгын хэмжээний юм бүтээн байгуулалт энэ газрын гүний уурхайд ингээд барилга байгууламжаа болсон байна. Бүтээн байгуулалтын ажил бизнес гэсэн.
За бүтээн байгуулалтын ажил 2018 оны 3 сараас эхэлсэн байгаа. За GCR компани гүйцэтгэх байгууллага. GCR компани үндсэн гүйцэтгэгчээр нь. За дахиад чаар нь оюу толгой Worthy компаниуд ороод тэгээд GCR компани энэ төсрүүл анх 450 орчим Монгол ажилчид 35 одоо гадны мэрэгчлэнүүдийн багтай хамт. Энэ хэсгээс одоо жишээ нь хүдэр орж ирж байгаа гэсэн үг үү те? За хүдэр болохоор яг энэ хоёр талаас орж байгаа. Хоёр талаас орж байгаа юм те? Эндээс өөр нь орж ирнэ гэсэн үг. Энэ талаас. Тэгээд тэр талаас орж ирнэ. Тэгээд нөгөө юм сайд трак гэдэг хажуу тишээгээ ингэж буулгадаг. Ингэж буулгах гэсэн. Ингэж буулгадаг машинаар үндсэн хүдэр маань ийшээгээ унаад. Хүдэр ийшээ унгахад одоо болсон тоос шорог эндээс соруулж авах гэсэн юм байна. Тэгвэл соруулаад ийшээгээ аваад явна гэсэн үг. Ийшээгээ аваад. Тий. Тэгэхээр энэ маань бас нэг ийм амар бужинсан юмд ажиллахгүй газрын гүнд ч гэсэн бас нэг ийм байгаль дээлтэй юм хийж болд юм байна. Хүний эрүүл мэндэд бас тустай юм. Тоосчлтыг багасгасан юм систем хийж болдго юм байна. Гүний уурхайн хамгийн доод цэгт байрлах анхдагч бодлуураар өдөрт 95,000 тонн хүдрийг жижиглээд туусан дамжуургаар дээш гаргана. Энэ аврах том тэрэм мас ихтэй чулуулгийг тэрэм шиг жижиглэн гэсэн үг юм. 300 тонн жинтэй бутлуур конус голтой. Тэрхүү гол эргэж хананд хүдрийг няцалж атгсан гар шиг хэмжээтэй болгоод доош туусан дамжуурав руу унгана. Бутлуурыг сайжруулсан гангаар хийн их биеийг гадуур нь хуйгалжээ. 6-аас 7 сарын орчим ингээд өөрчилсөн засвар үйлчилгээ нь төлөвлөгөө засвар нь хийгдээд одоо энэ харагдж байгаа 95 тонны кранаар засвар үйлчилгээ хийдэг гэсэн. Том кранаар дээш нь өргөж байгаа засвар үйлчилгээ. Тэгээ энэ кран бол бас одоо оюутлогоо далд уурхайн хэмжээнд хамгийн том гүүрэн кран байгаа. Бутлуурыг FLS Smith гэдэг компани одоо дэлхийд даяар алдартай том ийм төрлийн крашруудыг үндсэн анхдагч бутлуурын том компани байгаа. За энэ компани зураг төслөөр хийж байгаа. Бутлуурт одоо хит их ачаал өгөх ийм том хэмжээний чулуулагууд байх юм бол энэ rock breaker буюу энэ хад бутлагч маань тэр том хэмжээний чулуулагыг бутлаад одоо энэ үндсэн бутлуурынхаа найдвартай ажиллагааг нь хангадаг гэсэн. Өдөртөө хэдэн тонн хүдэр бутлах вэ? За энэ хүдэр бутлах болон тээвэрлэх системийн одоо 1-р үе шат гэж яригдж байгаа. За энэ бол өдөрт 28,000 тонн хүдрийг бутлах чадaltaй. Тий. 2-р үе шат буюу одоо дахиад дараагийн дэд үтсийн том барилга байгууламж MHS 2 гэдэг байгаа. Тэр баригдах юм бол 95,000 тонн хүртэл тийм бүтээмжтэй болох хоногт. Бутлуураас доошоо гарсан юм маань ингээд доошоогоо тунаад гарна гэсэн үг. Тэрийгээ доор нь ингээд нөгөө тий одоо энэ маань ингээд бутлаад тээвэрлэх туусан дамжуургаар тээвэрлэх боломжтой болгоод өгнө гэсэн үг. Бутлуур маань. Тэгэнгүүт яг доороо туусан дамжуурга байгаа. Одоо энэ 47 метрийн доор тий. Тэгээд туусан дамжуурга дээр туусан дамжуургаас өмнө гинжит тэжээгч гээд төхөөрөмж байгаа. Гинжит тэжээгч рүүгээ ороод тэгээд туусан дамжуурга дээр ороод туусан дамжуургаараа далд уурхайн налуу конвейероор 1.5 км яваад босоо ам 2-оор дээшээгээ тээвэрлэгдээд тэгээ гадаргын конвейер руу гараад баяжуулах үйлдвэр рүүгээ очоод баяжмал болоод гардаг гэсэн. Дэлхийд хоёрхан байдаг гүний уурхайн туусан дамжуургын нэгийг оюу толгоон гүний уурхайд суйрлуулжээ. Туусан дамжуурга бүрийн дэргэд цахилгааны хэсгүүд бий. Гадаргаас 110 вольтын өндөр хүчтэй оруулж хуваарлах байгууламжаар дамжаад 35 кW-ийн хүчлээр туусан дамжуурга ажиллана. Энэ доотлын нөгөө 4-р төвшнгөөс дээшгээ явж байгаа конвейер гэж ойлгож байна. Тийм, ер нь одоо нөгөө юуны анхдагч бутлуур гэдэг. Тий. Анхдагч бутлуураас гарсан хүдэр маань одоо юунаар дамжуулах станц 3 болон 4-өр дамжаад одоо бидний босорсон конвейер руу одоо тижээгдэнэ. Тэгээ энэ тижээгдээд энэ маань өөрөө ингээд дээшээ яваад дамжуулах станц 5-аар дамжаад босоо ам 2-оор өргүүрлөө өгөөд дээшээгээ гараа. Тэгээд тэргээр одоо тэгээд налуу амны одоо туусан дамжуурга одоо ашиглалтанд орох юм бол эндээс шууд налуу ам нөгөө юуны саяны ярьсан нөгөө дамжуулах станц 5-аараа дамжаад шууд налуу амныхыг одоо туусан дамжуурга руу тижээгдээ явчихсан. За яг хоногт бол одоо туусан дамжуургаар маань 28
28,000 тонн. 28,000 тонн өдөр тийм. Одоогоос 100 жилийн өмнө төмрийн хөдрийн ордод нэвтрүүлсэн блоклон буюу хөндийлөн олборлох технологиг манай улс оюу толгой төсөлд анхлан нэвтрүүлж байна. Хөдрийн биетийг тесэлж нураасны дараа хүнд даацсан ачааны машинууд хөдрийг анхдагч бодлуур руу тасралтгүй тээвэрлэнэ. Учир нь тэслэгээний дараа хөдрийн биет тасралтгүй унах юм. Сард 1500 м явж байгаа. Тэгээд одоо коронагийн байдлаас болоод одоогийн байдлаас сард 1000 м явж байгаа. Одоо бид нэр Батбарын гадаргаас 1300 м доор тийм бай. Гэтэ одоо яг бид нар хөдрийн биетийнхаа одоо ч нөө Хьюго Даймонтынхаа аль хэсэгт нь байна гэж. Одоо ер нь яг гол нь байна гэж үү. Ер нь голд нь байна гэсэн үг тийм. Эрийн яг хар ухаанаар ярих юм бол одоо энэ дээр чинь нөгөө яг бидний нөгөө хөдрийн биет ингээд доошоогоо унж орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Яг энэний дээр нөгөө бэхэргээгээ хийгдэж шүү дээ. Ийм нөгөө унж орж ирэх ам гэх юм уу те. Тэр ам чинь одоо бид хэдий хийх вүлээ? Тэр бол 100 одоо панел тэг дээр бол 120-ыг хийн. 120-ыг хийгэн тий. Доошоо бууж ирж байгаа аман дээр ингээд нөгөө нэг хөдрийн биет өөрийнхөө нөгөө нэг хүндийн жингээрээ доошоогоо ингээд унж байгаа шүү дээ. Аман дээр гацчвал яах вэ? Аман дээр гацсан тохиолдолд ер нь бид нар бол нийлээ болгоомжтой тэрэг бол айгүй нөгөө амь насны эрсдэлтэй ажил гэж хүлээж авч байгаа. Тэгээд тийм болохоор бид нар дахин ховор ихтэй чулуулахын тэсэлгээний баг гэж бүрдүүлж байгаа. Тэр нь бол мэдээж нэлээд тусгай тооны төхөөрөмж ашиглаж тэр аюулыг одоо арилгах нь. Жишээлбэл бид нар одоо зайнаас өдөртдөг өрмийн машин хэрэгжилж байгаа. Гүний уурхайн бэлтгэл өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсээр бид 18 цагт уурхаагаас дээш гарч ирэхэд зөрөөд оройн ээлжийн ажилчид доош був. Эдгээр ажилчдыг чандман офс дэх хяналтын өрөөний ажилчид мэдээллээр тасралтгүй ханган зааварчилгаа өгч ажилдаг. Тэд гүний уурхайд байрлуулсан 350 камер, тонг төхөөрөмжөд суурилуулсан мэдрэгчээс мэдээлэл хүлээн авч 1300 метрийн гүнд өрнөж байгаа бүхнийг алган дээрээ тавьсан мэт хардаг гэхэд болно. Гүний уурхай одоо нэг нэгдсэн төлөвлөгөөндөө бүх ажлыг нь ээлжиндээ 7 хоногийнхын ажлыг нь 7 хоногт нь өдрийн ээлжийг нь өдөрт нь гэж ээлж ажлыг нь явуулахад нь дэмжлэг үзүүлэхдээ бид нэр ихэд айл болох нөгөө төсөвт нь багтаагаад аюул осолгүйгээр цаг хугацаанд нь тухайн ажлыг хийж дуусах хүртэл юм хяналт тавьж ажиллаж байгаа. Доор байгаа за 600 орчим одоо хүн ажиллаж байгаа тий. За тэгээд 300 орчим одоо машин механизм одоо байнгын хөдөлгөөнд ингээд байж байна тий. За дээрээс нь засварын төвч гэдэг юм уу тий. Одоо бусад ингээд нөгөө одоо шопууд маягийн одоо газрууд байгаа тий. Эдгээр бүх одоо ажиллаж байгаа бүх газруудыг л одоо та бүхэн дээрээс авж байгаа одоо сенсоруудаас авж байгаа мэдээллүүдээрээ дамжуулаад зохицуултуудыг хийж ажиллаж ийн гэсэн үг тийм ээ. Тийм. Нэг талдаа ингээд нөгөө мэдээллүүдийг мэдээллийнхаа сангараа ингээд авна. Нөгөө талдаа бидний хувьд бас ихэнх ажил маань дандаа нэг харилцаан дээр явагдаж байдаг. Нөгөө мэдээллүүд станцаар дамжиж нөгөө дандаа харилцааны ажлууд их явагдаж шийдлүүд их гаргаж явна л та. Манайх одоо ерөөхдөө SCADA гэдэг систем дээр ажиллаж байгаа. Үндсэн материал тээвэрлэлтийн систем, хөдөр тээвэрлэлтийн систем, тэгээд агааржуулалтын систем, ус шахуургын систем, тэгээд процесс усны систем гэдэг. Тэгээд одоо компрессор, түлш гэх мэтчлэнгээр ер нь бусад дэд туслах системүүдийг ерөөхдөө энэ чинээс удирдах явуулж байгаа. Ерөөхдөө ойролцоогоор одоо бид нар нэг 500 орчим чухал гэсэн мэдээллүүдээ харж байгаа гэсэн. Удаан ажиллаад тэгэхээр энэ яг төхөөрөмжүүдийн занг мэддэг болчихдаг. Яаж ажиллах гэдэг, яах гэдэг гээд тэгээд холбогдох багуудад нь бол ерөөхдөө мэдээлэл өгөө явчихна. Хэрвээ доолт илрээд юм уу одоо энэ дээр юм савлгаанууд илрээд эхлэх юм бол жишээ нь те яагаад савлаад байгаа юм бэ? Энийг тэр хэсгийг шалгаад үзээрэй ч юм уу. Ер нь доор ажиллаж байгаа болон төлөвлөлтийн баг, инженерийн багуудтай ер нь яг дунд нь гүүр болоод бүх мэдээллээр нь хангах. Тэгээд шуурхай арга хэмжээг авах үедээ аваад ингэж байна. Гүний уурхай байгуулах нь хот барихтаа хичээл. Эдийн засагчид, инженерүүд, механикчид, барилгачид, төлөвлөлт хариуцсан ажилтнууд гэх мэт олон хүнийг хамруулсан цогц төлөвлөгөөнд суурилсан ихээхэн хугацаа зарцуулах нүсэр ажил юм. Гүний уурхайг барих явцад инженер техникийн ажилтнууд олон шинэ зүйл сурч тэр бүхэнд дасан зохицох шаардлага тулгардаг байна. Оюутлогоо ингээд олон улсын
хариуцлагатай уд уурхайн төсөл Монголд хэрэгжснээр бол биднэрт маш олон боломжуудыг бас бий болгож байгаа. Бид нар ч хойч ингээд менежментийн баг гэдэг туслан гүйцэтгэгч аваад ажилуулад тэгээд туслан гүйцэтгэгчүүдийг илүү менежмент хийдэг буюу нэг 150 орчим инженер техникийн ажилтаа компани ингээд байсан бол одоо бид нар ингээд 1000 гаруй хүнтэй ийм одоо илүү construction компани болж хувирж байгаа. Ингэснээр биднэрт ямар ур чадвар явж байгаа гэхээр нэгдүгээрт олон улсын одоо qualification одоо шаардлагыг хангасан ур чадвар бүхий ажилчдыг бий болгож байгаа. Энийгээр дамжаад манай төслөөр дамжаад бас одоо гагнуурын одоо маш олон мэрэгжилтнүүд одоо ур чадвартай гагнуурчд бий болж байна. Тэрний одоо гол илэрхийлэл нь одоо гагнуурын одоо сүүлийн 2 удаагийн Азийн аврагт манай гагнуурч одоо 2 удаа төрүүлчихэд байгаа. Улсын аврагт 1 удаа мөнгө 1 удаа төрүүлчихэд байгаа. Гэх мэтлэнгээр ингээд энэ боловсон хүчний бэлтгэл баазыг бол маш сайн нэмж байгаа нэгдүгürt. Мэдээж 16 онд ямар байсан, өнөөдөр ямар байсан энэ бол амар том ялгаа. Энэ цаг хугацаатай ер нь уралдаж ажиллаж байна. Тийм учраас бол ур чадварын хувьд бол маш том өөрчлөлтүүд гарсан. Одоо ур чадвартай нарийн мэрэгжлийн ажилчдыг аваад тэднэрийдээ ингээд зааж сурахын тулд инженерүүд маань ч гэсэн маш сайн одоо ур чадвар мэдлэг нэмэгдэж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө цаасан дээр харах ондоо яг ингээд газар дээрээ ингээд гардаж хийн гэдэг бол шал өөр юм байна гэдгийг бол ер нь бол их маш сайн ойлгосон. Одоо энэ оюутлогоо уурхад анх ингээд 16 онд төсөл эхлэхэд бол ингээд гадны мэрэгчлэнүүдийг маш одоо урьж авчираад өөрсдөө ингээд сургаж байгаа шүү дээ. Ингээд 2-3 жил ажилчдаа сургаад дагалдуулаад тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд тэр олон улсын одоо мэрэгчлэнүүдтэй одоо тэдний хэмжээнд сэтгэдэг, тэдний хэмжээнд ажилдаг ур чадвартай болохын тулд нэлээдгүй бас хөрөнгө мөнгө зарцуулсан. Тийм учраас буцаагаад өөрсдийнхөө тэр олж авсан одоо хөрөнгө оруулалтаа буцаагаад одоо экспортлоод ажил хүчийг тодорхой хэмжээнд гадагшаа гаргаад тэр нь өөрөө одоо Азийн, Бага Азийн ч гэдэг юм уу, эсвэл Өмнөд Африкийн ч гэдэг юм уу, Америкийн одоо уурханууд ч гэдэг юм уу, иймэрхүү газруудад экспортлох бол боломжууд байна л гэж харж байна. Тэр нь бол өөрөө манай Монгол улсдаач тэр одоо байгууллагадаач тэр ер нь бол гаднаас ингээд экспорт хийх одоо хүмүүсийнхээ ур чадвараар экспорт хийх бас шинэлэг ийм боломжууд бизнес гэж харж байна. Гүний уурхай байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт уурхай байгуулалтын нүсэр бэлтгэл шаардлагатай. Гэхдээ хүдэр олборлтын зардал хямд блоклон олборлох технологийн үр шимийг гаргахад геотехник, геолог, уурхайн төлөвлөлтийн өндөр түвшний мэдлэг шаардлагатай. Өдгөө оюу толгойн нийт ажилтнуудын 96%-ийг монголчууд, 3%-ийг гадаадын мэрэгжилтнүүд бүрдүүлж байна. Ковид гүний уурхайн бүтээн байгуулалтанд яаж нөлөөлөв? Гадны хичнээн мэрэгжилтэн ирж чадахгүй болов. Тэдний ажлыг монголчууд хийж байна уу? Ковидын нөхцөл байдлын улмаас дэлхийд даяар олон сорилттой тулгарч байна. Оюу толгой үйл ажиллагаагаа зогсоогоогүй цөөн уурхайныг хил хаахад бид гадаад мэрэгжилтнүүдийнхээ 70%-ийг авчрах боломжгүй болсон. Иймд монгол ажилтнуудаа чадваржуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсны үр дүнд сайн багтаа болж чадлаа. Оюу толгойд залуу, эрч хүчтэй, манлайлагч баг ажилдагт бид маш их баяртай байдаг. Монгол ажилтнуудад маш том боломж бий болж, үүнийгээ дагаад өндөр хариуцлага ногдно. Мөн гадаад мэрэгжилтнүүдтэйгээ алсын зайнаас хамтарч ажиллаж байна. Тэднээс зөвлөгөө дэмжлэг байнга авдаг. Оюу толгой компани ил уурхай ашиглаж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиов. 15 мянган монгол залуу энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүгөө бүтээхээр суралцаж ажиллаж байна. Эндээс ажлын гараагаа эхэлсэн олон монгол залуу Rio Tinto болон бусад томоохон уурхайд үүрэг гүйцэтгэж, монгол хүний үнэлэмжийг өндөр төргөж явна. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар үйл ажиллагааны худалдан авалтын баг 739 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тэдний 469 нь үндэсний компаниуд. Оюу толгой эдгээр компанид худалдан авалтынхаа 75%-ийг зарцуулж 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 3.8 тэрбум $, зарцуулсан байна. Бид бүгдийн аялсан гүний уурхайн бүтээн байгуулалт 90% өргөжжилж байна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд орсноороо өндөр агуулмж бүхий хөдрийг энэхүү байжуулах үйлдвэрт авчран эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах болно. Ингэснээр эдийн засагт эерэг нөлөөллөө мэдээж авчирна. Оюу толгойчдын дараагийн зорилго нь гүний уурхайг ашиглаж эхлэх. Ингэснээр нэг өдөрт боловсруулах баяжмлын хэмжээ 3 дахин өсөж, тэр хэрээр манай улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нөлөө үлэмж нэмэгдэх юм.